Valeria Mamacita Buscumi noiola яриатэда Бошууд бэзаагүй бэн яриапэда Ариал минь арайлэр яраад байна Гомби опи зүудний чин чуд япишвэн Чамта ярих үгүй би бодон зөө Ната ярихгүй гэж холдоотон зөө Яруу хитэн үгүй хатуухан шиг тоон найзан зүгээрээ Би хотлайны таван чиний тухай хотлаа ярих охид зариг цэгмэн Чамд улам дурлан бидэхгүй ч гимэн Айлган гаалдахгүй гучндоо химээ Mamacita, Amsita, Chamaibi, Margarita, Shirinchi, Margashinar, Chimshi. Ey şonut kuyoçtun çamra şonu Çamaz postı dakit bögü şoni Сэтгэлиmin ногтууд бичэн чэний чаним Итгэлиmin моголон бүлэрийн заяа чарн Хотын нор чамтайгаа бодмор байв Онгод мэд хөвтөн сэтгэл тааж Ондоо нэгэн сэтгэл рүү орож Орчлон нанцхан чамайг би бичээж Чиний бичээж Чамаас ичээд Хичэм зүхэн нун нэрэ Чиний өмнө нугарсан чагоо Нурун нэрэ Намын авчтай хам чамруу би хийсчихгээд Гин алдран давчтай хингин чамруу нисчихгээд Хизүүхэрний янзын мэн надад нэг часаалон цус эргээ Төр бүр үзэгэслэн дэвтэр дээр минь чи бүжээ Одол болж үзэгэслэн чин дэвтэр дээр минь бүжнэ Нэрийг чин часуулгүй нэрлэж дурлээ Ялдан магаар ич талын Бүсгүмэн оюула яриатэда Бошууд би цаагүй бэн яриапэда Ариад минь арайлэр яраад байна Ромео би зүудний чин чуд япишвэн Чамта ярих үгүй би бодон зөө Ната ярих үгүй ч олдоотон зөө Яруу хитэн үгүй хатуухан шиг цаон найзан зүгээрээ Hotlайны цогоо Gang Bay ингээд тохиолдсон Mamacita за гитарын бол манай гişгээ тоглосон. Тэгээд гişгээгийн тоглосноор нэг видео зааж өгье. Гişгээгийн тоглож байгаа аккордуудыг зааж өгсөн гэсэн. Хадгалны бит хийж байгаа. За бас битийг зааж өгөх болно. За ингээд Gang Bay Mamacita. За Gang Bay Mamacita. За гитарын манай гişгээ тоглосон байгаа. Яг гişгээгийн тоглосон хөлбөрөөр та бүхэн зааж өгч байгаа шүү. За гişгээ маань капого хоёрдугаар талд дээр тавьсан байгаа. Гэтэн дагаар маань их стандарт хөвгтэй. За ерөнхийдөө дөрвөн аккорд ашиглана маш амархан. Нэг бар аккорд тэр нь болохоор sol major гэсэн аккорд, G гэсэн аккорд. За эхлээд дөрвөн аккордууд нь юу байх вэ гэдэг үү? Эхлээд G гэсэн аккорд хэрэглэнэ. Мэгний аккорд. За дараа нь fa dièse major буюу F sharp major гэсэн аккорд. За дараа нь B minor гэсэн аккорд. За одоо сүүлийн дөрвөн аккорд болохоор D major гэсэн аккорд. За өөрөөр энэ дөрвөн аккордыг солиод тойроо явуулчихна маш амархан. За эхний G гэсэн аккордыг хэрхэн барих вэ гэхээр капоноос уучлаад тоолно. Капо хоёрдугаар талд дээр авчирсан байгаагаас хойш бодоод нуруу маань ийшээ ирсэн гэж төсөөлөд энэчээс нэг гэж тоолно. Нэг хоёрдугаар талдны 3 дугаар утсан дээр дунд хуруу буюу 2 дугаар хуруу тавина. За 5 дугаар утасны 3 дугаар талдан дээр ядан хуруугаа тавина. 4-р утсан 3-р талд дээр чигч уруу тавина. За тэгснийхаа дараа 7-р хуруугаараа 1-р талдыг бүгднгийн 7-р хуруугаараа бүгднгийн дарчна. За ингээд хамгийн ихний аккорд буюу G гэсэн аккорд бид нар барьж байна. Хамгийн ихний аккорд. За дараагийн аккорд нь F sharp major гэсэн аккорд маш амархан аккорд байгаа. Капо 2-р талд батсан байгаа. За түүнээс хойш бодох юм бол нэг 2-р талдны 5-р утсан дээр дунд хуруу яг доотлол буюу 4-р утсан 2-р талдан дээр ядан хуруу тавина. F sharp major гэсэн аккорд болно. За ерөнхийдөө бид нэр ингээд капогоо тохиол харах юм бол E minor гэсэн аккордыг харагдаж байгаа гэсэн үг. За F sharp minor гэсэн. За дараагийн аккорд B minor гэсэн аккорд маш амархан. B minor яаж ярих вэ? Яг энэ хоёр хуруугаа нэг утсаар доошлуулж байна. Жишээлбэл энэ ч байгаа ядам хуруугаа нэг утсад доошлуулад дунд хуруугаа нэг утсад доошлуулад одоо энэ 7-р хуруугаа 2-р утасны 1-р талд тавьчихна. Юусэн ингэж болоо. 2-р утасны 1-р талд, 4-р утасны 2-р талд, 3-р утасны 2-р талд. B minor гэсэн аккорд. За үүний дараагийн аккорд бүр амархан. Яг ингэж аккордоо барьжаад энэ ядам хуруугаа аваад 5-р утасны 3-р талд тавьчихна ингэж. За ингээд D major гэсэн аккорд болчихно. Маш амархан. За ерөнхийдөө нэг тавих юм бол 2-р утасны 1-р талд дээр ядам хуруу, 4-р утасны 2-р талд дээр дунд хуруу, 5-р утасны 3-р талд дээр 2-р утасны 1-р талд дээр 7-р хуруу, 4-р утасны 2-р талд дээр дунд хуруу, 5-р утасны 3-р талд дээр ядам хуруу гэсэн үг. Олон үлгөө хийхгүй гэсэн үг. Ерөнхийдөө аккорд маань хамгийн ихний аккорд маань жоохон анх сурч байгаа хүмүүс ахын жоохон байхад хэцүү байх.
Бусдаар маш амархан. За эхнийх G major. За дараа нь F sharp major, A minor 2-3-аар юусэн гэдэг арчна. Одоо дараагийнх нь болохоор B minor болтой. Ерөөс нэг уцаар хурмууд доош тулчихна. Тэгээд энэ хургыг чи нэмээд тавьчихна. Дөрөв дахь аккорд маш амархан. Ерөөсөө энэ аккорд барьж ийсэн шууд ядам руу аваад ийшээ нэмээд тавьчихна. Ерөөсөө энэ дөрөв аккорд. За, Mamacita баруун гар маань ерөнхийдөө бас маш амархан зохиолтой доо. Bass, доошо, bass, bass, доошо, bass, доошо, bass, bass, доошо, bass, доошо, bass, bass, доошо, bass, доошо, bass, bass, доошо. За, ерөнхийдөө хамгийн ихний G гэсэн аккорд нэр 6 зөвхөн 6 уус татсан. 6-гаа татлаа доошо цоглоо. Тэгээд 6 6 доошо цоглоо. Аккорд солилоо. F sharp major боллоо. Minor боллоо. 6 доошо цоглоо, 6 6 доошо цоглоо. За дараа нь B minor болохдоо 5 доошо, 5 5 доошо. За дараа нь D major болохдоо муу аль 5 доошо, 5 5 доошо. Буюу B доошо, B B доошо гэсэн. За эхнийх 6 доошо, 6 6 доошо. Дараагийнх нь муу адилхан 6 доошо, 6 6 доошо. Дараагийнх нь 5 доошо, 5 5 доошо. Дараагийнх нь муу адил 5 доошо, 5 5 доошо. Цогцол ингээд авчихна. Энд бит хийж болно. За ийм бит хийгээд олсон ч баа бит хийх шаардлагагүй. Гişвэ маань өөрөө тоглохдоо дундуур бит хийгээд олсон. Өнөөдөр та бүхэн яг тоглохоор зүгээр зохиод тэгээд олж болно. Маш амархан. Mamacita. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байрлах 400 удаа өнгөтэй subscribe гэсэн төвшгөр үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхон дээр дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд бодонд байрлах нөгөө subscribe гэсэн дүүжин төвчийг дарахаа мартваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартваа. За ингээд та бүхэндээ баярлалаа.